Украин дотор хэдэн зуун мянган гомдсон эргэн тойрны найз нөхөд хамаатан саатан гэр орон хот тосгоноо алдсан. Гэхдээ төгс дрон өдөрт чаддаг. Алдах юмгүй 100 мянгаар байгаа хгүй юу. Тэд нар тэг Герман, Франц, Унгар улсыг буруутгаа явах юм бол эдгээр бүгдээрээ террорист болох магадaltaй байхгүй юу. Би авилгатай тэмцэнэ. За Зеленскигийн үг 2 сайд нь дөнгөж саяхан огцорлоо. За тэгэхээр Зеленскигийн сонгуулийн үеэр том ярьжсэн үгийг сонсдог. Готовы брать на себя политическую ответственность и фактически делать то, чего вы требуете от Петра Алексеевича. Если у вас в окружении найдут вашего Свинарчука. Свинарчук ямар хүн юм бэ гэх юм бол Петро Порошенкогийн доор авилга гэмтэрхтэй холбогдсон хүн. Петро Порошенко юм бэ гэх юм бол Украины өмнөх ерөнхийлөгч. За тэгээ энэ хэвлэл мэдээллийн асуудал нь юу асууж байна гэх юм бол та өөрөө тэгээ улс төрийн хувийн зүгээс хариуцлага хүлээж авахд бэлэн үү? Хизээ нэгэн цагт таны доор энэ Свинарчук шиг хүн гараад ирэх юм бол таны томилсон сайд багийн гишүүн мөнгө идэхээр баригдчих юм бол та хариуцлага хүлээж авах бэлэн үү? За одоо Зеленскийг харцгай сонсцгоо. Уйдете в отставку. Та тийм юм гарч ирэх юм бол огцорох юм. Я считаю, что президент. За үгүй гэж хэлэхгүй. Номер 1 заяа. Яг улс төрчийг хариулж ийн гээл өгүүлбэр зохиогоол цаг хугацаа очгоол. За би өөрөө хувьдаа ерөнхийлөгчийн зүгээс Порошенко должен был посадить Свинарчука. Свинарчукийг шоронд хийх ёстой байсан гэж юм. Он сам посадить не мог, но он должен был Тэгээд Порошенко өөрөө тэр хүнийг шоронд хийж чадсангүй. выйти и сказать: я прошу, я обращаюсь ко всем правоохранительным органам. Тэгээд Порошенко юу гэж хэлсэн бэ гэх юм бол тий цагдаа хуулийн байгууллагад авилгатай тэмцэх газрууд хандаж юм хэлсэн гэж юм. Тэ энэ хүнийг судлаарэ, байцаалт явуулаарэ. Өөрөө шууд хэлж чадаагүй. Энэ хүн шоронд орох ёстой хэлээгүй. Всем там судьям. Тогда. За тэгээд одоо хэвлэл мэдээллийн ажилтан дахиад асууж байна. За тиймэрхүү юм тохиолдол гараад ирэх юм бол огцорох ёстой юм уу? Үгүй юм уу? Та ингээд шууд хариу өгөхгүй заяа. Харж байгаарай. Дотор ингээд мултар хар. Яг гэх юм бол мөнгө идэхэж улс төрч болдгоо штэ. Тийм ээ. Хариулт нь юм амархан. Гэхдээ одоо бараг 5 секунд шаардсан. За Свинарчук шиг хүн гараад ирэх юм бол Если будет такой, как Свинарчук, я считаю, президент должен уйти. Свинарчук шиг хүн гараад ирэх юм бол ерөнхийлөгч огцорох ёстой. За the scandal that could bring down Volodymyr Zelensky. За өчигдөр гарсан энэ скандал одоос хаасыг тарж эхэлж байна. За барууны хэвлэл мэдээллийн ямар алдаа хийсэн бэ гэх юм бол энэ хулгайчийг ерөөхдөө тултлан дэмжижсэн. Барууныхан улс төрчнөр ямар алдаа хийсэн бэ гэх юм бол ийм төрлийн хулгайчийг тултлан дэмжижсэн. За Макрон, Starmer, Friedrich Merz гэх мэт шин өөрийнхөө бараг тавилангаа энэ хүнтэй уйсан. Тэ? Одоо эдгээр бүгдээрээ тэ? Ямаа тарьсан. Одоо сайхан хурааж авч байна. Politico, NBC News, The Guardian, Reuters, Telegraph бүгдээрээ яны Ukrainian Energy Minister Хрничук resigns, тэ? This corruption scandal could bring down Zelensky. Энэ авилгын хэрэг Зеленскийг нураах потенциалтай. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад үсдэг юм? Эдийн засаг яагаад үсээд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck You Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээл Idrotsy.com-оос. За тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүүрэн мэдлэг. Хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгом маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захил маргаан бол Idrotsy.com тэнд бас дэлгэрэнгүй мэдээл байгаа. За тэгээ Зеленскийн багтаа ингээд танилцъя л та. За номер 1 Зеленский. За энэ доор Умеров Рустем Энверович. За энэ хүн тэ Галушенко сая огцорсон. Гринчук Светлана Васильевна бас огцорсон. Энэ Светлана Васильева ямар хүн юм бэ гэх юм бол өмнөх сайттай явдаг байсан. Тэг өөрөө дараа сайд болсон. За
Сонирхолтой юу юм бэ гэх юм бол энэ өөрийнх нь багийн гишүүдүүд хаанаас гаралтай юм бэ гэх юм бол entertainment-ийн салбар. Хошин шогийн салбараас гаралтай. За. Тэгээ өөрөө Kiev Independent, Украины хэвлэл мэдээллийн biggest corruption scandal of Zelensky's presidency is in his own ranks. Тэ Украинтай холбоотой хамгийн том авилгын хэрэг тэ Зеленскигийн багийн дотор илэрлээ. За тэгээд эдгээр юу бичиж байгаа юм бэ гэх юм бол тэ Петр Порошенкогийн хамгийн том хоёр алдаа юу байсан бэ гэх юм бол nepotism, corruption. Өөрийнхөө багийн гишүүдтэй ингээд томилдог, өөрийнхөө хүүхд хамаатан саатанга томилдог. Монголчууд энийг бид нар бүгдээрээ мэднэ тэ янз бүрийн агентлаг, жижиг дээд дарга, дээд тэ алтан тушаалтан хэн дээр очдөг юм бэ гэх юм бол тэ улс төрчний хамаатан саатнаар очдөг янз бүрийн хэдүүлээ гадагшаа явах юм бол элчин сайдын яам дээр ямар төрлийн хүмүүс тэндээ өмхөөрөд мөнхөрч байгаа юм бэ гэх юм бол улс төрчний банд хүүхдүүд тэндээ ингээ мөнхөрж байгаа штэ. Украин ямар ч ялгаагүй. За, Зеленский 6 сар ирэх барьсан. Тэгээ яг адилхан шүүмжил хүлээж авч байгаа. Зеленскигийн сонгуул улс төр pop хийсэн сэдвүүд юу байсан бэ гэх юм бол Порошенко бол найз нөхдөдөө томилдог, мөнгө иддэг, авилга манай улсыг хохироодог, ард түмэнд дараа ингээ хохироож байгаа. Зеленский бас яг адилхан. За. Төвд нь хэн байгаа юм бэ гэх юм бол Тимур Миндич, хуучин бизнесийн хамтрагч. За тэгээ энэ Тимур Миндичтэй хамтраад Зеленский ямар компаниг үүсгэн байгуулсан бэ гэх юм бол Квартал 95 студио. За тэгээ энэ одоо юу гэсэн бэ гэх юм бол Украины баг тэг шинэ үе продакшнтэй адилхан гэсэн үг. За шинэ үе продакшн янз бүрийн улс төр мөнгө эдэн зэдэн гэж би ерөөсөө хэлэхгүй байх зүгээр ойлгуулахын тулд нөгөө entertainment-ийн салбар, хошин шогийн салбарын хамтраад нэг компани үүсгэн байгуулсан. Одоо тэр компани маань Украины хамгийн том тендер авдаг нэг компани болсон. За тэгээд ерөнхийдөө энэ компаниар дэмжил 100 сая доллар угааж идэж уусан юм байна. Өчигдөр урчигдэрийн контентээр би энийг бүгдийг нь ярьсан. За тэгээд ерөнхийдөө Зеленский саяны интервью дээр бас юу хийсэн бэ гэх юм шоронд хийх ёстой. Тэ Порошенко юу хийх ёстой байсан бэ гэх юм шоронд хийх ёстой байсан. Гэхдээ Порошенко шоронд хийгээгүй. За энэ Миндич шоронд орох ёстой байсан. Шоронд ороогүй. Тэ баривчлагдахаас өмнө Украин улсаас мултраад зугтсан. Окей. За энэ цаана хэн байсан бэ? Хэн тус болсон бэ? Хэн баривчлахаас хамгаалсан юм бэ гэх юм бол бөөмэд. Гэхдээ та нар энийг бас ерөөдөө ингээд өөрөө нэг нэмэх нэг яг юу юм бэ? Хэн цаана хамгаалж байгаа юм бэ? Хэн хамгийн их алдах юмтай юм бэ гэх юм бол миний таамаг заяа. Тэ Герман, Англи, Францын цэргийн албахийн тагнуулынхан бас энэ дээр тий ашиг сонирхол байгаа хамгаалах гэж үзнэ. Яг гэх юм бол Зеленский нуурчих юм бол эдгээр бүгдээр хог болчих واخгүй. Тэгээ дараагийн хүн нэр хүнд байхгүй, профайл байхгүй, маркетинг, PR ерөөсөө яваагүй. Их хурал дээр ингээд тий Макронтэй 7 хоног болгон контент хийгээгүй учраас дараагийн хүнийг ингээд буцаагаад тий тийм өндөр брэндтэй болох нь амар хэцүү. Эднэрт бол заавалчгүй Зеленский хэрэгтэй байхгүй. Зеленский нуурчих юм бол энэ Украины төсөл баг тэр чигтээ ингээ фейлт гэдэг байгаа. За тэгээд эднээс өөрөө юу хэлж байна гэх юм бол те шийдвэр гаргалт те ерөнхийлөгчийн тамгын газар ерөнхийлөгчийн доор төвлөрсөн байгаа юм чинь тэд нар хязгааргүй эрх мэдэлтэй. Хязгааргүй эрх мэдэл юуны хаалгуудыг нээдэг юм бэ гэх юм бол хязгааргүй авилга мөнгө идэхийг нэгээд өгчдөг гэж байна. За те шинэ үеийн улс төрчнөр тэ янз бүрийн ингээд үзэн ядалт ар гэрийнхэн найз нөхдүүдээ ингээд дэмждэг өөрийнхөө бизнес төслүүдээ ингээд шахдаг тэгээд дүүрэн авилга Зеленский 2019 онд хэлсэн байна. За тэгээд Зеленский ирэх барьснаас хойш тэ эргэн тойрны алтан тушаалт дээр ямар төрлийн хүмүүсийг тавьсан бэ гэх юм бол тийм 30 гаруй алтан тушаалтан тэ хуучин өөрийнхөө comedy group тэ ингээд томилсон. За тэгээд төсөөл үзчих заяа. Энэ шинэ үе production мó UB comedy-гийнхэн би ерөөсөө шүмжлэхгүй байгаа шүү. Гэхдээ comedian бол comedian. Тэ? Алиалагч бол алиалагч. Жүжигчин бол жүжигчин. Гэхдээ нэг алиалагчийн баг эсвэл нэг comedian-ы багийг тэр чигтээ улсын өдөрлөг өгчих юм бол юу гарч ирэх юм бэ guys? Тодорхой. Тэгээд эдгээр бүгдээрээ мөнгөтэй юу? Баян уу? Тэ? Өөрөө санхүүгийн эрхчлэн хүрсэн үү? Өөрөө сайтан болсон уу? Үгүй, бүгдээрээ ерөөдөө өлөн. Мөнгөгүй.
Тэ тайзнаар гараад жоохон ингээ мөнгө авдаг байсан хүмүүс одоо тэрбум долларын тендер хусах боломж гараад ирэх юм бол эднэр юу хийх юм бэ? Тэ. За. Нэмээд мөн мэдээлэл дуусахгүй тэгээд одоо цэргийн албахан Украин дотор юу бодож байгаа юм бэ те? Тэндээ ингээд найз нөхдүүд иргэн тойрны хүмүүс нас орж байгаа, бүслэгдэж байгаа, зүхтах боломжгүй хангамж сум их буу агаарын хамгаалалт юуж байхгүй. Гэхдээ цаана тэгээ та тийм өдөрдөгч нар улсын ерөнхийлөгч ингээд баг бүлгээрээ ингээд толтол нь хязгааргүй ингээд хагартлаа идэж байгаа. Тэгээд энэ ТАСС тийм Оросын хэвлэл мэдээлэл үйлж байна гэх юм бол өчигдөр тийм 1150 цэргийг алдсан. Одоо нас барсан гимтсэн бэрцсэн 1150. За. За. Тэгээд Киевийн арга хэмжээ юу байсан бэ гэх юм бол өчигдөр Киев Зеленскигийн хүмүүс юу хийсэн бэ гэх юм бол Москва Оросуудтай тий харьцаад явж байсан, ярилцаад байсан их тайвны хилцлийг тэр чишээ зогсоосон гинэ. Тагсан зогсоосон гэж байгаа. За яагаад тэгж байгаа юм бол та тий. Жохон сенсац үүсгэж байсан. Гэхдээ одоо бүх анхаарлал бүх тий хэвлэл мэдээллийнхэн хаашаа харж байгаа юм бэ гэх юм бол Зеленский дээр харж байгаа. За Кремлин Путиний хэвлэл мэдээллийн ахлах тий Дмитрий Песков юу хэлж байна гэх юм бол Европын холбоо Америкчууд энэ авилгын хэргийг харж байгаа байлгүй дээ. Тэ. За та нар ийм их мөнгө явуулж байгаа. Тэ. Америкчууд тэрбум доллар явуулж байгаа. Европчууд тэрбумаар явуулж байгаа. Тэгээд тэр мөнгө хаашаа хэний данс, хэний керман, хэний ходоод гизэн дотор дуусч байгаа юм бэ та нар харж байгаа үстэй гэж байна. За тэгээд PR дуусахгүй Оросууд энийг тултал нь ашиглаж байгаа. Тэ. Тэгээ Орос юу гэж байна гэх юм бол бид нэр инх тайвны хилцлийг ерөөхдөө өргөжлүүлэхэд бэлэн байгаа шүү Дональд Трамп. Дональд харж ийн үү Зеленский юу хийж байгаа. Тэ? Ursula von der Leyen, Friedrich Merz, Macron, Starmer та нар энийг харж ийн үү? За. Тэгээ Украиныг von der Leyen гих мэдчлэн Европын холбоо руу өрсөн. За тэгээ иймэрхүү авилганд ингээ ялцарчсан. Тэ? Бүрэн одоо авилгын улс болцсон. Эднэрийг ингээ оруулж болох юм уу? За тэгээд нэмээд бодчих заяа. Энэ Украины дайн дуусна, эднэр ялагдана. Хэнийг буруутгах юм бэ гэх юм бол эднэр заяа. Европчуудыг буруутгах магадгүй, Америкчуудыг буруутгах магадгүй, Англичуудыг буруутгах магадгүй. Тэгээ энэ дайныг хэн үргэлжлүүлээд яасан бэ гэх юм бол Борис Джонсон Истанбулын хэлцлийг ингээд зогсоосон гих мэтчлэн одоо ер нь бол Украин дотор хэдэн зуун мянган гомдсон, экстремист болсон. Тэ? Иргэн тойрны найз нөхөд хамаатан саатан гэр орон хот тосгоноо алдсан. Гэхдээ төгс дрон өдөрт чаддаг. Тэ? Алдах юмгүй 100 мянгаар байгаа хгүй юу. Тэгээд иймэрхүү улсыг Европын холбооны гишүүн болгоод ирэх юм бол тэд нар тэг Герман, Франц гих мэт шиг буруутгаад тэг Өнгөр улсыг буруутгаа явах юм бол эднэр бүгдээрээ террорист болох магадaltaй байхгүй юу. Тэгээд Украин бас юугаараа дүүрсэн байгаа юм бэ гэх юм бол тесрэх бодисороо дүүрсэн байгаа, зэвсгээрээ дүүрсэн байгаа, бөмбөгөөрөө дүүрсэн байгаа, дроноор дүүрсэн байгаа. Энэ дайн дуусахаараа тэр зэвсэг, тэр тесрэх бодис, тэр терроризмд ашиглах боломжтой юмыг хэн хянаж хураагаад тий аюулгүй болгож байгаа юм бол боо мэт. За энэ бол disaster шиг дуусна. За тэгээд Зеленскигийн өдрүүдэд ерөөхдөө дуусчих шиг байна. Ашгүй.